За сайн байна уу? Өнөөдрийн хичээлээр бүгдээрээ 5% өнгөнд арслан, бодит арслангийн зураг зурж сурах болно. За хар зургийнхаа хувьд болохоор бүгдээрээ машингийн за эдийн хэмжээтэй арслангийнхаа толгой гэж бодоод зурчихна. За иймэрхүү үндгийн хэлбэр тахад болно. За чих маань энд байрлаж байна. Нөгөө чих маань ингээд зогстой харагдахгүй гэж бодоод за ерөнхийдөө хар зургийг нэлийн энгийн гаргана. За энэ нэг шугам, энэ бол хоёр нүд байрлах шугам байгаа. За хажуу тийшээ харсан гэж бодоод хамар маань нэг энд байрлаж байгаа. За доошлоод за хэдүүлээ ерөөсөө хар зураг маш энгийн амархан гаргаад тэгээд үлснийг нь бүтэн бодгаараа зурна. За нэг иймэрхүү байдалтай хар зураг гаргах гэж хангалттай. За бидэнд ерөөсөө ямар өнгө хэрэгтэй вэ гэхээр заавч дараа филтр маань жоохон зааван байгаа. Ерөнхийдөө хар, цагаан, шар, улбар шар, за улаан өнгө байж болох юм. Тэгээд ийм цэнхэр өнгө биднэрт хэрэгтэй. За юун дөрөнд бүгдээрээ фондо таталцгаая. Фондо болохоор за хар өнгөн дээрээ цагаан маань үлээ. Тэгээд цэнхэр өнгөнд үзье. За иймэрхүү ингэж олон холилдсон байх тусмаа сонирхолтой. За цайвар цэнхэр өнгө. За ингээд зогтрлуугаа тийм орсон байдалтайгаар. За цайвар цэнхэр өнгөрөө шууд хаж булангаа. Үзье. За энэ доод булангаа ч гэсэн мартаж болохгүй бүгдээрээ хар дээрээ улбар шар өнгөний мэд бараас харлангуур доороосоо дээш нь татаад өмчлөөдөө зурцгаая. Одоо зургийнхаа ерөнхийдөө маш бараан хэсгээс сүдрээс нь хэл зурх болно. За цэнээс харлан өнгө дээрээ улбар шар, улаан, за шар өнгөдөө нэмж өглөө. За чихний маань дотор тал, за мөн гадагшаага ингээд зовдөр маань энэ метон байгаа дээр нь гоё уусгаад юм биернийхээ юм хайлттай зурх хэрэгтэй. За улбар шар, улаан. Ерөнхийдөө нөгөө шар өнгө, улаан өнгө тоцдохын тулд ард нь юм цааралтай өнгө суур болж тавьж өгч байгаа гэсэн үг. За эндээс мөн. За тал тийш нь сүрлэг байдлаар зовдроо зурцгаая. Маш гоё чөлөөтэй бичлэгтэй зураг байгаа шүү. Ерөөсөө саяны 5-6 өнгө байхад л бүгдээрээ энэ зургийг хангалттай зурчна. За эндээс ахуулаад бүгдээр өнгөө баг зэрэг цайруулж эхэлцгээе. За саяны саарл руу оруулсан өн зогтроо. За баг зэрэг шингэллээ. За цайвар цэнхэр өнгөөр одоо түлхүү. Гэтэ бас тэгтлээ цайвар биш те. Яг энэ артлынхаа формоос ялгах хувьд цайвар байхад болно. За ингээд хэрэглээд доош нь болгоч. Шар өнгө нэмлээ. Лайтан дээр нь ингэж уусах бол бас их гоё. Яг хатаа газарч бас болно.
ингээд ерөөсөө яг нэг гадна талаасаа дуусгаад явна гэсэн үг. Энэ мохны талаасаа ч мөн гэж гаднаасаа бараа. За нөө биений мас хаалган койлдоо бас их сонирхолтой гоё юм үүсэж байна. За лимон өнгөөс одоо баг зэрэг өгцгөөе. Хүний ерөнхийдөө энэ зураг арга барилууд нь их өөр байдаг. Миний хувьд болохоор яг энэ суур орон зургийг энэ ерөнхийдөөсөө нэрэлүү шийдэх зургуудад хамгийн дуртай байдаг. Ерөнхийдөө ингээд айгүй гоё чөлөөтэй ажиллах, өнгийг чөлөөтэй холих энэ арга барил бидний суралцуулдаг. Тэр ингээд гоё юунч баригдлахгүйгээр гоё чөлөөтэйгээр зурцгаая. За энэ хэсгийг нь болохоор эргээд энэ цайвар саалангуруу олроо босгож өгцгөө. За одоо энэ жоохон цагаан цэгцэд харагдаж байгааз бид нэрээ бүгднийг л артлан гоё. Энэ цайвар өнгө шунамлаа. За ингээ гол руу улам гой цайрж явж байгаа. За одоо энэ нүүр хэсэг дээр болохоор баг зэргийн бараа. За нүүрэн дээр бол нэлийн бичлэгтэй явна. За харсан маань жоох ууштай зэрэгтэй байна. Саадлаа нэг юм хэсгээ задлж өгцгөөе. За энэ доотлын аюулны доотлын хэсгээр баг зэрэг үнсэн хэрэг өмнө.
Гоё ногоон дөө. Өнгөөр ялгаж өглөө. За ингээд гараа чөлөөтэй хөдөлгөөдийн доошоогоо хүснийхаа хэлбэрүүдийг нь гэдэг ширхгүүдийг нь гоё хөдөлгөөнийг нь гаргаж өгцгөө. За дээдлийн хэсэгт нь болохоор улбар шар өнгө бүр хэрэгтэй. За ингээд өнгөтэйгөө дутуу болж байгаа биерэндээ олон төрлийн өнгө авч байгаа. Энэгээр ч гэсэн мөнгө жоох юм бол хамт усаар болгодог. За одоо ингэ бүгдээрээ 90-50 хасж явах зур нарийн бэр яваад нүд хамар амаа шанаа эзэл зурх болно. За ингийн тал бүгд нэлээд харам хэрэгтэй. За хараараа шууд тавьчингууд нөө хайшлаа нацсан шиг яваад болохоор баг зэрэг улаан өнгөөрөө улаан улбар шар өнгөөр өнгөө зөөлж өгцгөөе. За минутын зурсан бол нөгөө нүдийн зуртаа. Ингээд чихнийхний дарааны хүртэл ингэж хүснийхэн тэр ширхгийг ингэж гадагшин болгож зовлох гоё.
За одоо энэ хамар дээрээ ч гэсэн витамин А юм гоё өнгөөр усгадаг. За баг зэргийн цэнхэр бас холиод гэрэл хэсгийг цэнхэр өнгөөр. За мэдээ ингээ бараан болгосныхаа дараагаар шар дээрээ улбар шарангуй холиод юм гоё тунгалаг өнгө үсгэцгээ. За саяны бид нэрээ зурсан өмнөд маань ихэнх нь ер нь бол хэрэг гэхэд болно. Маш олон өнгөнүүд хоорондоо холилдоод тийм сааралтай өнгө төрхөссөн байгаа. Одоо энэ дээрээ бичлэлт тавих төдийхэнд одоо ийм цайвар өнгөөр тавих төдийхэнд ингээ бүр асч ирдэг байгаа. За нүднийхэн дотлолт ингээд гоё гэрэл тавьдаг. Нүдэн дээр нь ингээд гоё цагаан цэг хуваалгаад хийгээд өгөх хэрэгтэй. За одоо ингээд энэ нарийн бэрээр гоё бичлүүд хийх. За одоо ингээд яг гоё руу хэсгээ ингэж улам гоё тодтогоод за энэ хамарныхаа дээдлийн хэсэг маань ингэж жоохон цаашаа чиглэлцэн харагдаад байгааз энийг наашлуулж өгцгөөе.
За бүгдээрээ энэ зургийн дээрээс нэг мэдчих авсан баг. Бид ингээд 4-5 хүн өнгөөр ийм олон гоё цоглог, өнгөлөг зураг зурж болт юм байна. Одоо бид нэр ингээд нэг календар дээр маань олон өнгөө холоод тэндээсээ ингэж бичлэлтэйгээр өнгөлөг зураг зурж болдог арга мэдж авлаа. Одоо дээрээс нь ингээд анх ингэж ерөнхий эхэлж агаад тэгээд гол руугаа ингэж нарийн ширээ маа ингэж яг зөвхөн анхаарал татах хэсэг дээрээ хийж агаад энэ бол ерөөсөө яг уран зургийн арга. Чимэглэлийн уран зураг гэхээр бас арай бага зэрэг өөр байдаг. Бид нэр өмнө нөгөө Климт зурсан зураг дээр маань яг тодорхой байсан. Бүх зүйлийн анхнаас нь нарийн хийгээд явдаг. Тийм онцлогт ялгаатай байгаа. Тусглаа шүү. За, дуусах байгаа юу? Хэдэн минут байна? 2. Яа. За, одоо бүгдээрээ хамгийн эцсийн нарийн зүйл болох сахлаа зурцгаая. Цавцагаанаас илүү нэг иймэрхүү сааралтай өнгөөрөө зурчихад их гоё болно. Цавцагаан болохоор бас нэг жоохон бүдүүн гарчих юм бол нүдэнд хитрхи өртөд идэг. За тэн дээр нэг ганц хоёрхон таталт юм биш. За ингээ өнөөдрийн зураг маань дуслаа. Дээрээ Боцтой Арслангийн зураг зураад гэртээ өлгцгөөе. Багштаасаа мэдгүй чадахгүй зүйл байвал комент хэсгээр асуугаарай. Баяртай.